Тархиа хөгжүүлэх 5 минутын бясалгал. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл энэ нь тархийг дасгалжуулж сэтгэлийн тэнхийг нэмэгдүүлдэг энгийн хэрн хүчтэй арга техник бөгөөд хүчилсэн байдлыг бууруулж дотроос хүсэл тэмүүлэл төгшүүр болон гаднаас дуу чимээ дур зураг үнээр нөлөөлж буй анхаарал сарниулах хүчин зүйлсийн нөлөөллийг хэрхэн даван туулахыг тархинд зааж сургадаг юм. Хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад бясалгалыг тогтмол хийх нь тамхинаас гарах, ил үдэлжингээ хасах, мансууруулах бодисоос татгалзах, архинд хідэх хөлчүүрэхгүй байхад ч тустай ажээ. Би үүнийг хийхгүй хүчнүүдийг сорьсон тухайн учрал тохиолдолд ямар байхаас үл хамааран энэхүү 5 минутын бясалгал танд хэрэг болох нь дамжиггүй илээ. За ингээд эхэлцгээе. Хөдөлгөөнгүй чимээгүй суу сандал дээр суухад таны хөл шаланд бүтэн улаараа бүрэн хүрсэн байх ёстой. Эсвэл олбог дээр хөлөөс завлаад суу. Тэгш суугаад гараа өвдөг дээрээ тавигтун. Бясалгалын үеэр займчилгүй цэг суух нь тун чухал. Энэ нь өөрийгөө жолоодож сурахын нэг үндэс юм. Хэрэв танд энд тэндээ маажах эсвэл гар хөлөө хөдөлгөх хүсэл төрлөөж түүнд автах хэрэггүй. Энэхүү хөдөлгөөнгүй сууж сурах маш энгийн шаардлагыг хэрхэн биелүүлэхээс сэтгэлийн тэнхээгээ хөгжүүлэх дасгалын амжилт хамаарах ба тархи эсвэл бие махбодын илгээж байгаа импульс нэг бүрийг автоматар дагахгүй байж сурахад гол учир нь оршиж байгаа юм. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Нүдээ ань. Хэрв унтчих байх гэж санаа зовж байгаа бол зүгээр л нэг цэг дээр харцаа тогтоо. Интернет худалдааны сайт руу биш харин хоосон хан дээрх цэг рүү. Амьсгалаа хянаж эхэл. Амьсгалаа авах 7 аван болон гаргахдаа амьсгаа авлаа, гаргалаа гэж дотроо хэл. Өөрийн бодол санаандаа гүн автсан байгаагаа мэдэрмэгцээ угаасаа ч автах болно. Зүгээр л эргээд амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Байнга амьсгал руугаа эргэн очих энэхүү практик нь таны бор давхархын ажиллагааг сайжруулж, стресс хийгээд янз бүрийн хүсэл хариуцсан төвүүдийг тайвшруулдаг байна. Амьсгалах зуур хөндлөнгийн бодол орж ирэх үед ямар мэдрэмж төрхийг анзаараарай. Хэдэн минутын дараа амьсгаа авлаа, гаргалаа гэж дотроо хэлхээ бол зүгээр л амьсгалаа ирэх мэдрэмж дээрээ анхаарлаа төвлөрүүл. Хамар амаар тань агаарын урсгал орж гарахыг мэдэр. Амьсгалаа авахад хэрхэн цээж, хэвлий тань тэлж амьсгаагаа гаргахад агшиж байгааг мэдэр. Магадгүй та эргээд л өөрийн бодолтой автсан байж болно. Өмнөхийн нэгэн адилаар хөндлөнгийн бодол орж ирмэгц анхаарлаа амьсгал руугаа чиглүүл. Хэрв тэг хэцүү байгаа бол дотроо дахиад хэд хэдэн удаа амьсгаагаа авлаа, гаргалаа гэж давтан хэлээ. Энэхүү дадлагыг энэ хэсэг нь хувийн ухамсар болон хувийн хяналтыг дасгалжуулж өгдөг юм. Дасгалаа өдөрт 5 минутаар хийж эхэл. Тэгээд үүнийг дадал болсны дараа хугацаагаар өдөрт 10 эсвэл 15 минут болго. Хэцүү байвал эргээд 5 минутаараа хийдэг бол. Өдөр бүрийн богино хугацааны дасгал нь өдөр бүр маргааш гэж хойш тавьсаар байгаа урт удаан дадлагаас илүү үр дүнтэй байх болно. Бясалгал хийх тодорхой тогтсон цагтай болбол танд илүү эвтэйхэн байх болно. Жишээлбэл өглөө шүршүүд орхосоо өмнө гэх мэт хэрв тийх боломжгүй бол илүү уян хатан байж тухайн өдрийнхөө боломжтой үедээ бясалгаж байсан ч болно. Бясалгалын бүтлгүүдэл нь ч өөрийгөө жолоодож сурахад сайнаар нөлөөлдөг байна. Тархиа хөгжүүлэх 5 минутын бясалгал. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл энэ нь тархийг дасгалжуулж сэтгэлийн тэнхийг нэмэгдүүлдэг энгийн хэрн хүчтэй арга техник бөгөөд хүчилсэн байдлыг бууруулж дотроос хүсэл тэмүүлэл төгшүүр болон гаднаас дуу чимээ дур зураг
үнээр нөлөөлж буй анхаарал сарниулах хүчин зүйлсийн нөлөөллийг хэрхэн даван туулахыг тархин зааж сургадаг юм. Хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад бясалгалыг тогтмол хийх нь тамхинаас гарах, ил үдэлжингээ хасах, мансууруулах бодисоос татгалзах, архинд хідэх хөлчүүрэхгүй байхад ч тустай ажээ. Би үүнийг хийхгүй хүчнүүдийг сорьсон тухайн учрал тохиолдолд ямар байхаас үл хамааран энэхүү 5 минутын бясалгал танд хэрэг болох нь дамжиггүй илээ. За ингээд эхэлцгээе. Хөдөлгөөнгүй чимээгүй суу, сандал дээр суухад таны хөл шаланд бүтэн улаараа бүрэн хүрсэн байх ёстой. Эсвэл олбог дээр хөлөөс завлаад суу. Тэгш суугаад гараа өвдөг дээрээ тавигтун. Бясалгалын үеэр займчилгүй цэг суух нь тун чухал. Энэ нь өөрийгөө жолоодож сурахын нэг үндэс юм. Хэрэв танд энд тэндээ маажах эсвэл гар хөлөө хөдөлгөх хүсэл төрлөөж түүнд автах хэрэггүй. Энэхүү хөдөлгөөнгүй сууж сурах маш энгийн шаардлагыг хэрхэн биелүүлэхээс сэтгэлийн тэнхээгээ хөгжүүлэх, дасгалын амжилт хамаарах ба тарих эсвэл бие махбодын илгээж байгаа импульс нэг бүрийг автоматар дагахгүй байж сурахад л гол учир нь оршиж байгаа юм. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Нүдээ ань. Хэрв унтчих байх гэж санаа зовж байгаа бол зүгээр л нэг цэг дээр харцаа тогтоо. Интернет худалдааны сайт руу биш, харин хоосон хан дээрх цэг рүү. Амьсгалаа хянаж эхэл. Амьсгалаа авах 7 болон гаргахдаа амьсгаа авлаа, гаргалаа гэж дотроо хэл. Өөрийн бодол санаандаа гүн автсан байгаагаа мэдрэмэгцээ угаасаа ч автах болно. Зүгээр л эргээд амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Байнга амьсгал руугаа эргэн очих энэхүү практик нь таны бор давхархын ажиллагааг сайжруулж, стресс хийгээд янз бүрийн хүсэл хариуцсан төвүүдийг тайвшруулдаг байна. Амьсгалах зуур хөндлөнгийн бодол орж ирэх үед ямар мэдрэмж төрхийг анзаараарай. Хэдэн минутын дараа амьсгаа авлаа, гаргалаа гэж дотроо хэлхээ бол зүгээр л амьсгалаа ирэх мэдрэмж дээрээ анхаарлаа төвлөрүүл. Хамар амаар тань агаарын урсгал орж гарахыг мэдэр. Амьсгалаа авахад хэрхэн цээж, хэвлий тань тэлж амьсгаагаа гаргахад агшиж байгааг мэдэр. Магадгүй та эргээд л өөрийн бодолтой автсан байж болно. Өмнөхийн нэгэн адилаар хөндлөнгийн бодол орж ирмэгц анхаарлаа амьсгал руугаа чиглүүл. Хэрэв тэг хэцүү байгаа бол дотроо дахиад хэд хэдэн удаа амьсгаагаа авлаа, гаргалаа гэж давтан хэлээ. Энэхүү дадлагыг энэ хэсэг нь хувийн ухамсар болон хувийн хяналтыг дасгалжуулж өгдөг юм. Дасгалаа өдөрт 5 минутаар хийж эхэл. Тэгээд үүнийг дадал болсны дараа хугацаагаар өдөрт 10 эсвэл 15 минут болго. Хэцүү байвал эргээд 5 минутаараа хийдэг бол. Өдөр бүрийн богино хугацааны дасгал нь өдөр бүр маргааш гэж хойш тавьсаар байгаа урт удаан дадлагаас илүү үр дүнтэй байх болно. Бясалгал хийх тодорхой тогтсон цагтай болбол танд илүү эвтэйхэн байх болно. Жишээлбэл өглөө шүршүүд орхосоо өмнө гэх мэт хэрэг тийх боломжгүй бол илүү уян хатан байж тухайн өдрийнхөө боломжтой үедээ бясалгаж байсан ч болно. Бясалгалын бүтлгүүтэл нь ч өөрийгөө жолоодож сурахад сайнаар нөлөөлдөг байна. Эндрю өөрийгөө тун тааруулхан бясалгадаг гэж бодож байлаа. Тэрээр 41 настай цахилгааны инженер ажилтай нэгэн бөгөөд бясалгалын зорилго бол бүх бодлоосоо салж толгоогоо хоослох явдал гэж итгэдэг байжээ. Гэвч түүний бүх анхаарлаа бясалгал дээр төвлөрүүлсээр байхад хөндлөнгийн бодол орж ирсээр байжээ. Тэгээд тэрээр энэ дасгалаасаа татгалзахад ч бэлэн байсан юм. Учир нь тэр хүсэж хүлээж байсан шигээ түргэн амжилтанд хүрч чадахгүй байлаа. Иймд тэр нэгэнт анхаарлаа төгс төвлөрүүлж чадахгүй байгаагаасаа хойш цагаа дэмийл үрээд байна даа гэж боджээ. Ихэнх шинжүүд нь алдааг гаргадаг боловч үнэндээ бол чухамдаа бясалгалын эдгээр азгүйдэл бүтлгүүтлүүд нь
бяцлаглалын үр дүнтэй болгодог юм. Бяцлаглалын үеэр анхаарлаа сайн төвлөрүүлж чадсан эсхийг биш, харин дараачийн өдөр нь анхаарлаа төвлөрүүлж шийдвэр гаргалт хэрхэн өөрчлөгдсөн байгааг анзаарч байхыг би эндрүүд болон түүний хамт танхимд хичээлж байгаа мөн л сайн бяцлагж чадахгүй байгаадаа санаа зовж буй хүмүүст зөвлөсөн юм. Хэдийгээр бяцлаглалын үеэр Эндрюгийн анхаарал байнга сарнаж байсан ч гэсэн залхуурч бяцлагаагүй өнгөрүүлсэн өдрүүдтэй харьцуулбал бяцлал хийсэн өдрүүд илүү зэгцтэй болсон байдгаа анзаарчээ. Түүний ердийн амьдралд бяцлаглалын үеэр хийдэг чухам тэр зүйл буюу зорилгоос хазайснаа цагт нь олж анзаарч зорилгодоо дахин төвлөрөх тэр чадвар дутагдж байсныг тэр ойлгожээ. Бяцлаглалын үед гол зорилго нь амьсгалаа хянах. Зоогийн газар хоол захиалахдаа сэтгэлийн тэнхээ гаргаж эрүүл хоол хүнс сонгоход ч тэр хилээ хазаад өнгөрөх шаардлагатай үед гашуун ёж үг амнаасаа унахчихгүй байхад ч тэр ажил дээрээ юу ч хийхгүй дэмий цаг нөхцөөж буйгаа цагт нь анзаарч ажлаа шуурхайлан хийхэд ч тэр бяцлаглалын арга техник нь түүний хамгийн сайн туслагч байж чадаж байлаа. Түүнийг замаасаа хазаах бүрт хувийн хяналт нь Эндрюг дахин зөв зам руу нь чиглүүлж байсан юм. Үүнийг ухамсарласан Эндрю 10 минутын бяцлаглалынхаа туршид хөндлөнгийн зүйлс сатаарч байсандаа сэтгэл түгшихээ болжээ. Бяцлал хэдий чинээгээр муу болно, төдий чинээгээр өдөр тутмын амьдралд сайн нөлөөж байсан аж. Учир нь гэвэл бодол санаа нь зорилгоосоо алслан одохыг тэр анзаарч чадаж байсан юм. Бяцлаглалын мөн чанар бүх бодлоосоо салахад оршдгүй юм. Бяцлал нь тасралтгүй урсан орж ирэх бодлууд дундаа төөрчгөлгүй гол зорилгоо мартахгүй байхад сургадаг билээ. Бяцлал хийх үед анхаарал тань сарниж байвал үүнд сэтгэл түгших хэрэггүй. Ердөө амьсгал дээрээ л дахин анхаарлаа төвлөрүүлээд байхад л болно. Дүгнэлт. Орчин цагийн хүний тархины бүтц нь бид бүгдийг дотроо олон бие хүнтэй болгосон бөгөөд тэдгээр нь бидний бодол санаа, мэдрэмж, үйл хөдлөлийг хянах гэж өөр хоорондоо өрсөлддөг байна. Сэтгэлийн тэнхээг шалгаж буй альва сорилт нь тэдгээр олон бие хүний хоорондын тэмцэл тулаан байдаг. Дээд биегээ ялалтад хүрэхийн тулд хувийн ухамсарын хийгээд хувийн хяналтын тогтолцоонуудаа байнга бэхжүүлж байх хэрэгтэй юм. Тэгж чадсан тохиолдолд бид илүү хүнд хэцүү зүйлийг хийх сэтгэлийн тэнхээ би үүнийг хүсэж байна хүчийг олж авах болно. Бүлгийн товчлол. Үндсэн санаа. Сэтгэлийн тэнхээ нь би үүнийг хийн, би үүнийг хийхгүй, би үүнийг хүсэж байна гэсэн 3 хүчнээс бүрддэг ба тэдгээр нь биднийг илүү шилдэг болоход тусалдаг. Микроскоп дор туршилт. Аль нь хэцүү вэ? Таны хувьд хэцүү байдаг тэр зүйлээ хийж байна гэж төсөөлдөө. Яагаад энэ нь тийм хүнд хэцүү байна вэ? Хоёрт доторх бие нүтэйгээ танилц. Сэтгэлийн тэнхээ шалгасан мөчөд таны дотор гарч ирдэг тэдгээр тэмцэлдэгч хүчнүүдийг наривчлан тайлбарлах тун. Хөнгөн хөөрөв бие нь юу хүсэж байна вэ? Цэцэн мэрхэн бие нь юу хүсэж байна вэ? Туршилт. Өөрийн гаргасан шийдвэрүүдээ хянь. Сэтгэлийн тэнхээ шаардсан асуудлууд дээр ямар шийдвэр гаргаж буйгаа ядаж нэг өдрийн турш анзаарч хянаад үз. Тархиа дасгалжуулах 5 минутын бяцлал амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэн өөр дотроо амьсгалаа авлаа, гаргалаа гэж хэл. Өөр зүйл бодож эхэлмэгц үүнийгээ тэр даруй анзаарч эргээд амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэхтэн. Өнөөдөр сэтгэлийн тэнхээ гэж юу вэ? Түүнийг хэрхэн хөгжүүл баттгах вэ? 20 дугаар бүлгийг хүргэлээ. Анхаарлаа хандуул сонссон сонсогч танд баярлалаа.